За оройн минь төргий. Тэгэхээр ерөнхий сайд та анх томилогдоод бас амлалт өгч ирсэн. Төрийн өмчт компаниудыг 50%-аар бууруулна гэд. Тэгэхээр төрийн өмчт компаниуд болон орон нутгийн өмчт компаниуд нийлээд нэг 450 орчим байгаа. Тэгэхээр таны шууд удирдлагын доор одоо төрийн өмчт бодлого зохицуулалтын газар дээр 99 компани байгаа. Тэгэхээр энэ 99 компанид бол 58 мянган одоогоор ажиллаж байна. За нийтийн үйлчлэгээний албан агчид биш, зүгээр зах зээл дээр ажиллаж болох байсан 58 мянган хүн маань төрийн өмчийн компанид ажиллаж байна гэдэг нь бол манай ажлах хүсэлтний хомсдол үүсгэж байгаа хамгийн том шалтгаануудын нэг байгаа. За энэ 99 компани дотор маань бол 36 төрлийн салбар дээр энэ компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Зах зээлээр нь хуваагаад үзэх юм бол 17 төрийн өмчт компани маань бол зүү ёсны монопол зах зээл дээр ажиллаж байна. 55 төрийн өмчт компани бол хагас өрсөлдөөнд зах зээл дээр ажиллаж байна. 27 төрийн өмчт компани бол бүрэн өрсөлдөөнд зах зээл дээр ажиллаж байгаа. За нийт 99 төрийн өмчт компани 83 нь бол алдагдaltaй буюу хасах баланстай гарсан байна. За эндээс харахаар хамгийн амархнаар шийдэх боломжтой буюу 27 төрийн өмчт компани маань чөлөөт зах зээл дээр өрсөлдөөд явах боломж бол бүрэн харагдаж байгаа. Тэгэхээр хагас өрсөлдөөнд зах зээл дээр байгаа 55 компанийн хувьд бол бид нар энэ бизнесийнхний хувийн хвшлийн боломжийг хязгаарладаг бодлогууд, за тэгээд дээрэс нь энэ төрийн өмчт компаниуд дээр олгодог давуу талуудыг хасаад өгөх юм бол хагас өрсөлдөөнд энэ зах зээлүүд маань бас чөлөөлөгдөд өгч болно. Тэгэхээр төрийн өмчийн менежментийн шинжилгээг өмчийн бүтцийн өөрчлөлтөөр нь бүтэн хийх боломжтой одоо судалгаанууд нь бол энд бүрэн хийгдээд гараад ирчихсэн байгаа. EBRD-ийн санхүүжилтээр гарсан маш сайн зөвлөгөөнүүд бол гарсан байна. Тэгэхээр та бэлэн байгаа энэ дүгнэлтүүд дээр үндэслээд төрийн өмчт компаниудыг 50% бууруулах бүрэн боломжтой байгаамаа. Тэгэхээр ердөөсөө засгийн газар байгуулагдаад 100 хоног дотроо та өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд эдгээр компаниуд дээр болон зах зээлүүдийг чөлөөлж өгөхийг хүсье. За тэгээд хэрвээ энэ 100 хоногийн дараа та яг л өмнөх одоо ерөнхий сайдууд шигээр эсвэлтхүү хийгээд ямар нэгэн шалтгаан тоочоод байж байгаа юм бол бид бүхэн үнэхээр ард түмэн байна бас асуудлыг зүгээр хараасаа гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр асуудал гаргаж ирэхээ судалж гин хянах шаардлагатай гэдэг бол өнөөдөр бид бүхэн хангалттай судалгаанууд баримтууд байгаа учраас энэ төрийн өмчт компаниудын цомходлол дээр та яг зориг гаргаж хийгээсэй гэж хүсье.